За та бүхний амрыг ирье. Би өмнөх бичлэгүүдтэйгээ уялдуулан энэхүү бичлэгийг хийж байна. Та бүхэн одоо юу гэдгийг мэдүү штэ гэсэн маягаар нэг иймэрхүү бичлэгүүд хийж байна. Санаа нь болохоор та нарт хэн хэлж өгөх юм бэ гэж байхгүй юу? Би одоо нэг янз бүрийн юм үзэл хараал байгаа. Тэгээ тэрийгэ бусдтай хуваалцахгүй бол одоо ямар хэрэгтэй юм бэ гэсэн маягаар л иймэрхүү бичлэгийг хийж байна. За өмнөх дугааруудад би энэ нэг ивэрт гэдэг үл тий. Тэгээд энэ хааны одоо юу гэдгийг алаг толготой юу гэдгийг хөрөмж гэдэг юм тэрний талаар ярьсан. Энэ бүх зүйл нь одоо Монгол улсын одоо түүхийн нэг хэсэг байсан юм а гэдэг юм уу. За тэгээд тэр тэтмэн дээр байгаа загалмайн тухай ярина гэснээ Христийн шашны тухай яриад эхлэж явцсан. Тий. Тэгээд өмнөх дугаарын онцлог нь юу юм бэ гэхээр Христийн шашны бурхан хорон санаатан могоо юм биш үсттэй нөгөө нэг сатан нь өөрөө Христийн шашны бурхан юм биш үсттэй гэсэн тийм юм байгаа даахгүй юу. Тий. Тэгэхээр яг бурхан хоёр нүүртэй нэг нь харанхуй нэг нь одоо юу гэдгийг гэгээлэгч гэдэг юм уу. Тэгээд ерөнхийдөө энэ хорвоо дээр хорон мөг үлдэхгүйгээр яаж оршин тогтнох гэдэг юм бэ ч гэдэг юм уу. Тий. Бид нараас нэг хонь гаргаж идэх хэрэгтэй бидтэй гэдэг шиг юм ярих гэдэг. За тэгэхээр ямар үгний тухай яриад байгаа буцаад дээр Sanskrit dictionary гэсэн рүү оръё. Sanskrit dictionary орох үед нэг суглаа сугалж байгаа юм шиг байдаг. Тэрний өгөхөр надад 5 үг санал болгодог. 5 билүү 6 үг санал болгодог. За өнөөдөр ямар үг санал болгох нь вэ? За carriage буюу тэрэг гэж байна. Simita гэхээр уйдсан гэж байна. Kodana гэх юм бол урилга гэж байна. Kodana. Apagama гэвэл гадагшаа явах гэж байна. Blowpipe. Dahama nada. Энд ямар ч одоо гэдгийг Монгол хүн ойлгохоор үгнүүд биш шиг байна. За өнөөдөр ийм л үг санал болгож байгаа юм байлгүй дээ. Манай Бохога маань гэх шиг. За манай хойд хөрш энэ бохогач гэсэн гүйгүүд богатствач гэдэг юм баялаг гэх тэр wealth энтергээд ашигладаг байгаа юм. Тэгэд өмнөх дугаар дээр snake буюу is нажмогоо байж магадгүй гэсэн мэгээр ярьсан байгаа. Би эдгээр бичлэгүүдийг хийдэг шалтгаан байдаг. Яг л надад тэр бохого байна. Одоо pleasure энэ бичлэгүүдийг хийх тийм одоо юу гэдгийг таашаалтай байдаг гэх юм хаашаа чи. Тэ? Бас feeling байна. Би одоо гэсэн дотроос нэг тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн байхгүй юу? Тэгэхээр ягаад ийм юмны тухай ярьж байгаа нөхөр бехога гэж байгаа. Бехога одоо тэр уртлын бэг нь аваа хийчих нь бехога гэж байгаагийн хога байгаа да. Бидэнд болохоор хөгжил гэсэн юм хэрэгтэй байгаа. Хөгжил. Хөгжил байхын тулд юу хэрэгтэй юм гэхээр энэ бурхан хэрэгтэй ч гэдэг юм эсвэл тэр бурханаас өгч байгаа тэр онгод санаа нь хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бас хөгжим хэрэгтэй гэхэд байгаа. Хөгжим энтер гэсэн юмнууд. Хин нэг нь одоо юу гэдгийг үг сайн зохиодог, хөгжим сайн зохиодог гэх юм бол тэр одоо гэдэг бурхнаас заяасан азтэйч гэдэг юм уу? Одоо заяа гэж байна шүү дээ тийм үү? За. Бохога гэхэр чинь бас юу ячдаг юм? Бихогая гэхэр мөнгө болчт юм байлээ. Бихогая гэд. Тэ. Мөнгө ямар нэгэн байдлаар энэ грейн буюу будаа тариатай холбоотой байдаг. Тэ. Одоо гэдгийг эрэгтэй хүний хувьд би дандаа мөнгөний тухай бодох хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл ээж аавыг тижээн, эхнэр хоёр хүүхдийг тижээн энэ гэсэн байгаа. Тийм учраас би байнга л мөнгө олдох ажилтай байдаг. Тэгээд money гэж байгаа мөнгө lender гэж байгаа. Одоо мөнгө зээлдэгч гэсэн үг money lender гэж байгаа. Энд дээр саадах уу гэж байгаа. Саадах уу.
money lender мөнгө зээлдэг хүн бол саатхуу байгаа юм л да. Саатхууг болохоор одоо юу гэдгийг saint буюу гигантэн сайн энтер гэж байгаа. Энэ саатхуу гэсэн үг монгол хэлэн дээр сэтгэл гэж явдаг байгаа. Тийм үү? Сэтгэл virtuous ямар нэгэн тийм сэтгэл. Тэгэхээр мөнгө зээлэхгүй бол чи одоо юу гэдгийг бурхангүй хүн, мөнгө зээлэхгүй бол чи сэтгэлгүй хүн гэсэн яриа байгаад байгаа байхгүй юу? Тийм хөгийн. Тэ. Тэгэхээр тэр маш эртнээсээ л байсан байна. Тэгэхээр би хога гэсэн юмнууд харж байгаа шүү дээ. Энд бас хога гэж байгаа. Хогшил, хог бүх юмыг одоо юу гэдгийг хогшил гэж хэлж болно. Тэгээ хога гэсэн үг нь бас одоо юу гэдгийг англи хэлнээр hog гээд гахаа гэсэн үг байна. Манайх энэ англи хэлний үгийг араас нь ярьдаг, одоо дууддаг байгаа. Тэгэхээр гахоо буюу гахаа гэсэн юм байгаа даа. За интернет Википедиа ороод Alchon Huns гэсэн юмыг хайна. Өөрсдөө хүн бас хүннүүнэр юм гэж дуудсан нэг нөхдүүд энтхийн одоо хойд бүс нутгийг эзэлдэг. Нэг хэсэг хүннүүчүүд одоо юу гэдгийг Европын хойд бүс нутгийг эзэлдэгтэй адилхан энтхийн хойд бүс нутгийг эзэлсэн нэг юм өөрсдөө хүн гэсэн бас одоо юу гэдгийг Европт очисон хүннүүнэртэй адилхан толгоогоо ингэж шовгор болгож боодог нэг тийм нөхдүүд очисон байгаа даа. Тэгээд тухайн одоо газар нутгийн одоо үлгэр домогоос шалтгаалаад Вишну бурханы одоо хамгийн дээд эрхэм гэж байгаа юм л да. Вишну бурханы үлгэр домогоос болоод ийм хөшөөг барьдаг. Хога гахаан хөшөөг барьдаг. Тэгэхээр бибинийг одоо юу гэдгийг чим уу гахаа гэд дуудаад байх шиг байдаг. Одоо чинь орсууд германчуудыг гахаа гэд юу гэдгийг германчууд нь орсуудыг гахаа гэдэг ч юм. Бибинийг гахаа гэд дууддаг байна л да. Энэ Европууд тэр муу юм шиг байна. Гэтэл чинь гахаа нь ямар нэгэн байдлаар тэр бас бурхантай холбоотой байдаг. Тэгэхээр бибинийг гахаа нохоогоор нь дуудах нь жоохон буруу юм шүү. Хэрвээ дуудвал одоо юу гэдгийг бурхан тэрийг харж байгаа ч гэдэг юм уу. Тийм байж болох юм. За би одоо юу гэдгийг зургнууд үзүүлнэ. Тэгэхээр хас болохоор өмнөх бичлэгтэр ярьсан уламжлалт шашны бэлэг тэмдэг байдаг. Азад болохоор одоо юу гэдгийг нэг бол буддын шашны сүмийн бэлэг тэмдэг, нэг бол одоо уламжлалт шашныхын шиндо шашны ч гэдэг юм уу те сүмийн бэлэг тэмдэг байдаг. Газрын зураг дээр ийм хас тавьсан байх юм бол тухайн газар сүм байгаа гэсэн утгатай байдаг. Тэгэхээр зөвхөн монголч биш бусад улс үндэстэн одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар хас бол бидний өвөг дээдсийн итгэл биширлийн бэлэг тэмдэг юм а гэсэн маягаар харж байгаа. За дараагийн зураг. За тийм энэ болохоор та бүхэнд үзүүлэх гэж байсан юм. Энэ болохоор юу гэж энэ бон свастика гэж юм л да. Бомпо свастика. Энэ төвдийн уламжлалт шашны хас нь одоо цагийн зүүнний эсрэг иргсэн хас байдаг. Харин буддын шашны хас нь цагийн зүүнний дагуу иргсэн байдаг гэж ярьж байгаа. Энэ болохоор цагийн зүүнний дагуу иргэж байгаа хас байхгүй. Уг нь бол гэтэл чинь Европод энийг болохоор тэр үзүүр нь тэр юу яаж байгаа гэж цагийн зүүнний эсрэг иргэж байгаа гэж бодцохоодог байгаад байгаа юм. За тэгэхээр тэр энэ буддын шашны одоо юу гэдгийг үүдний чимэг байна тийм үү? Тэгэхээр энэ барилгад ингээд орох юм бол таныг одоо юу гэдгийг гэгээр л хүлээж байгаа. Таныг одоо тэр мөнхийн ус хүлээж байгаа гэдэг шиг л тиймэрхүү бэлэг тэмдэгтэй юм шиг байгаа даа. Тэгээд гурван эрдэнэ нь болохоор тэр цагийн зүүнний дагуу иргсэн байна гэх гээд байна. За энэ бод гөрөөснүүдийг одоо нэг ивэртээр дүрслэн жоохон хэтрүүлэг шиг байгаад байгаа юм. Байгаль дээр ийм амьтад байдаггүй шүү дээ. Жинхэнэ бод гөрөөсүүдийг нь тавихгүй яасан юм бэ гэж. За тэгэхээр ёс уламжлал юм байгаа юм байлгүй дээ гэж. За дараагийн зураг. Яах аргагүй одоо юу гэдгийг христийн шашинтай уйгурууд, хэрээдүүд, найманчууд Монгол оронд байсан. Тэрийг үгүйсгэх юм байхгүй. Тэгээд энийг үзүүлж байгаа шалтгаан нь юу гэхээр энэ залбирлынх нь одоо юу гэдгийг гол эд байна л да. Хоймортой тавьчих нь тэгээд энэ эзний одоо юу гэдгийг
загалмай гэсэн юм руу хараад одоо гэдгийг залбирлаа үлдэх бах. Тэгээд зарим нэгэн залбирлын үгийг мартаад байгаа юм бол хажууд нэгэ бичсэн ч байдаг ч юм уу. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ хиндүү шашныг гэдгийг юм уу эсвэл буддын шашны бадамл юуха цэцгэн дээр Христийн загалмай одоо байрлуулсан байгаа байхгүй. Энэ юг харуулж байна гэхээр Христийн шашин ямар нэгэн газар нутагт очингуудаа шууд бүгдийг одоо өөрчилж чадахгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар ингээд уусах баг угаар одоо юу гэдгийг уусж жагаад гарч ирэх маягаар ингэж явдаг байгаад байна. За тэгэхээр чин манай бөө мөргөлтөө Христийн шашин нийлээл одоо юу гэдгийг баг угаар идж байгаа л одоо дан цэвэр Христийн шашин болж хувирдаг ч юм нэг тиймэрхүү л аргаар л явдаг гэх гээд. За энэ болохоор нөгөө нэг ийм ордсын газар нутгаас хэрээдүүдийн булшнаас гадаадын судлаач олж түүсэн одоо ордсын нутгаар явж байхдаа энэ одоо юу гэдгийг загалмайнуудыг нутгийн хүмүүсээс ингэж худалдаж аваад байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ Йоан цаг хугацаа нь болохоор Йоан гүрний үеийнх байна энэ төргээд тэгээд шинжилээд явсан байгаад байна. За энэ дээр болохоор юм тодорхой болдог. Энэ эдгээр хүрэл загалмайнуудын нууц гэж байна. Энэ дээр тэр доктор Пилиот гэж ах шиг байна. 2 жил судалгаа хийснийхаа дагуу энэ Christian origin буюу энэ Христийн шашны гаралтай эд үлгийн зүйл муу юм а гэсэн юм дээр итгэлтэй байсан боловч юу гэж not yet able to prove his contention to complete satisfaction of all other savants. Бусдаа одоо юу гэдгийг нэг тийм одоо юу гэдгийг итгүүлэх хэмжээнд одоо юу гэдгийг итгүүлж чадаагүй маа гэсэн юм ярих гээд байхгүй. Энэ Христийн шашны лид үлгийн зүйл байх шиг байна гэдэг. Гэтэл чин бусд нь одоо юу гэдгийг жоохон итгэхэд хэцүү байгаад байгаа. За энэ Христийн лид үлгийн зүйл байна гэдгийг одоо юу гэдгийг нэг л байгаа юм шиг харагдаад байгаа юм юу вэ гэхээр энэ хоёр толгойтой одоо юу гэдгийг Бизантийн хаант улсын сүүлд бас энд Иерусалимийн загалмайч гэдэг юм тиймэрхүү юм хүмүүд бас элементүүд байгаад байгаа хгүй. Ягаад энэ газар нутагт ийм бэйдэм бэ гэсэн маягаар л харж байгаа юм. За тэгэхээр энд юм хүм арай тодорхой болно. Дээр бичиж байна. Хэрээд tribe, Хэрээд овг нь болохоор Монголын хойд бүс нутгийн овг юм. Тэгээд ойролцоогоор 1007 онд Христийн шашинд орсон гэж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг хүчээр албадлагаар Ордос нутагт сууж шар мөрний хавцаа сууцгаасан гэж байгаа. Тэгээд хэрээдүүд нь болохоор may have been of Turkish origin Турк гаралтай гэж байна. Турк гаралтай улс үндэстэн байсан байж магадгүй гэж байна. May гэж аахгүй. Ерөнхийдөө ингээл таамаглал дураараа бичдэг. Энэ болохоор тэнийг бүдүүлэг монголчууд биш юм биш үү? Тэр чинь жоохон нөгөө соёлтой төргүүдийн л нэг хэсэг ээлгүүдээ ч гэдэг юм тий. Бид нарыг бол ерөнхийдөө амар хайцсан байдаг хгүй юу? За тэгэхээр чин энд юу гэж ярьж байгаа нөхөө they are all alike but different. Бүгдөө адилхан тэгсэн мөртлөө нэг ойролцоо тийм үү? Тэгсэн мөртлөө бүгдөө өөр гэж аахгүй юу? Яагаад шашны бэлэг тэмдэг сүлднүүд юм бол яагаад өөр юм бэ гэж байгаа. Яагаад хүн болгон өөр юм зүүж яваа юм бэ гэж байгаа. Энд 250-аад одоо юу гэдгийг загалмай байснаас одоо юу гэдгийг тэнд 6 ширхэг нь хосмос байсан ч гэдэг юм уу. 6 ширхэг нь хоорондоо таарч исэн ч гэдэг юм. Тиймэрхүү юм байгаад байгаа. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг тэр individualism is striking note of this antiquity гэж байгаа. Хувь хүний онцлог маягийн юм нь болохоор одоо юу гэдгийг энэ одоо эртний эд үлгийн зүйлийн онцлог юм а гэж байгаа. Хүн болгон өөрийн гэсэн өөр юмтай л байсан гэж байгаа. Тэгэхээр энэ хэрээдүүд нь гэж байгаа. As traders гэж байгаа. Худалдаачид учраас гэж байгаа хгүй юу? Тэгэхээр энэ бид нар юу гэж энийг юу гэж харж байна вэ гэхээр энэ болохоор Христийн шашны эд үлгийн зүйл биш. Энэ зүгээр л худалдаачны тамгууд байгаа хгүй юу? Худалдаачны тамга. За
Би энийг яаж батлах гээд байна гэхээр ахаа тэр санскрит толон дээр очино. Тэгээд мэдээж бид нар худалдаа 8 гэж ярьдаг тийм үү? 8 яг юм. 8 яг тий. Тэгэхээр трейдер буюу трейдер, мерчант, худалдаачин гэж байгаа. Манайхаар 8-чин. Манай энэ хил мэлнээс одоо юу гэдгийг манай ерний өмнөх 1500-аад он шүү дээ энэ санскрит интер гэдэг чинь. Тэгэхээр чин бидний хилээс өмнө ийм 8 мэмэ гэж ярьж исэн юм чи одоо яалтаж билээ. Монгол үг л байх гэсэн маягаар тийм үү? 8. За тэгтэл чин хэрээдүүдийг бичиж кирита гэдэг үү те. За тэгэхээр тэр бидний хрест гэж яриад байгаа хрест гэсэн юм чинь кирита. Титэм гэдгийг бас кирита гэдэг юм байна л да. Бас худалдаачин гэсэн үгийг кирита гэдэг. Тэгэхээр хэрээд овог угаасаа л худалдаачин овог байсан юм шиг байгаад байгаа маа. За өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Одоо жишээ нь энэ кирита гэсэн үгийг та нарт одоо юу гэдгийг сонсуулъя. Google орчуулга дээр тавина. Энэ юу гэж сонсогдож байна англиар? Hirida. Hirida гэдэг. Kirita. Тэгэхээр хэрээдүүд болохоор загламайтан титэмтэй эсвэл худалдаачин гэсэн тийм утгатай байх нь шүү дээ. Тэр санскрит хэлэн дээр тэгэж гарч байгаа шүү. За өнөөдрийн үед нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.